оны 5 дугаар сарын 3-ны өдөр дугаар 46 төрийн ордон Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай. Монгол бичиг бол Монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд бахархалт өв. Монгол хэл сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч мөн гэж үзэж, Монгол улсын иргэний үндэсний бичгээс сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, хуулиар олгогдсон эрх боломж нөхцөлийг хангах, төрийн үргийг биелүүлэх, Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс 2025 оноос төрийн болон орнотын өөрөө удирдах байгууллага албан бичгээ Кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах, удирдлага болгон Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол улсын үндсэн хуулийн 34-р зүйлийн 1, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1 дэх хэсэг, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1-1-6, 3-1-4-2, Монгол хэлний тухай хуулийн 9-р зүйлийн 9-1-3 дахь заалтыг тус үндэслэн зарлиг болгох нь. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгыг албан байгууллага аж ахуйн нэгж иргэн бүр дагаж мөрдсөн байна.